За намайг Баярагийн Эрдэнэчим гэдэг. Би одоо Америкийн нэгдсэн улсад ирээд 20 жил болж байна. Тэгээд манай гэр бүлийн хүн Маранбат гэдэг. Тэгээд манайх 4 хүүхэдтэй, 3 банд нэг охинтой. Урд нь бол яг би анагаахны дээд сургуулийг төгссөн. Тэгээд эмч мэргэжилтэй. Тэгээд тэрнээс хойш зах зээл гараад эмч мэргэжлэр бол нэг удаа ажиллагаа. Би Америкт ирээд анх ирчээд бит хоёр шалган дээр нэг 2 жил хагас ажиллаж аваад тэгээд Сиэтлд очиж Сиэтлд пиццаны бизнес эрхэлж жагаад тэгээд хойлоо нааша Чикаго руу нүүж ирээд би нэг хүн хартаг ажиллаж байгаа. Манай нөхөр тракны жолооч болсон. Тэгээд манай нөхөр тракны жолооч хийж явж байхад эмэгтэй хүн ирж ирсэн юм лээ. Тэнд айгүй олон эмэгтэй хүн барьж явахт нь наран батарчаад хөөе чимгээ энд чинь эмэгтэй хүн хийх юм байж тээ чи болол яасан бэ гэдгсэн. Тэгээд би тракны жолооч болж байгаа нөхөртөөр нь 2 жил явж байгаад дараа нь тусдаа 14 оноос ихтэйд ганцаараа явж гэлсэн. Дараа нь 16-нд KGI дурсан одоо өдөртөл ажиллаж байгаа бол 8 жилд ажиллаж тий. Ер нь бол эмэгтэн трак барихад ер нь л хэцүү. Ингээл одоо хүнд хүчээр юм өөрөх одоо хаалга удаа хагас хэсүүлэл артлын ачааны хамгаалалт лууд бараа шүү дээ. Тэр мэрийг хийхээс хэцүү байдаг. Хоёрдугаар төвлийн хөвгөлт бол сайн хэцүү. Хинзээнд бас хэсүүлэл тий. Машин зэрэг хөвдрөх мэдрэх ч юм бас тэр жоохон хэцүү. Би тракны жолооч болцоход ер нь бол ингээд анх явхад бол бас жоохон хэцүү байсан. Ганцаараа 14 онд анх Калифорни очоод яг дангаараа ганцаараа явж байгаа юм. Тэгсэн чинь ядж яхад нэг 5 пикап авахулсан. Тэгсэн чинь яг ингээ хаалганд хурхулсан чилээ. Бүх юм толгойдор орж ирэл. За одоо би чадна шүү чимээ би чадна шүү гэл тий. Тэгэл ухарч байгаа юм чинь. Тэгэл эхнийх нь авал баг ингээл хөлс гоожал ингээл тий. Урдан зөндөө явцсан мөртлөө ухардгүй байсан байхгүй нүрт гоож та. Тэгэл ухраал за би өстө чадлаа гэл дараагийнх нь пикап руу явал ингээл 5 пикап авчаал наашгаа маш олон вестейшн таарал. За одоо яана вестейшн яана гэл ингээл тэгэл иржсэн дээ. Эхний вестейшн дээр орол нөгөө New Mexico вестейшн дээр оржсэн чил миний локо гэх шууд тэр вестейшн нүхэн булаагал авцсан. Ерөөс цонхон дээр ингээл зэрэгцээ идэм л шүү дээ. Тэгсэн ингээл шууд аваад за чи тийшээ гар гэл гэсэн байхгүй. Тэгэл орол юу яасан хүн тэр цонхон дээр нэг хүн суудсан. Тэгээ би орол чи өөрөө ганцаараа явж байгаа юм гэсэн. Тийм гэлтгсэн. Вау, стэнэр эмэгтэй хүний би ингээд анх удаага юм царайтай эмэгтэй хүний би ингээд анх удаага харж байна. Ямар сони юм те. За чи яв гэдэг ингээд миний бүх хүчөөрөнд өгöd тэгээ би зүгээр гараа ирсэн шүү дээ. Бас айгүй айжсэн те. Тэгэл ихний удаад болж явах хэцүү байсан. Сүлдээ ингээд өөрөө ингээд сураад бүх юмдаа дадаад те. Ер нь бол хэцүү байдаг гэсэн. Гэхдээ одоо сурцсан. Тэрэндээ бүр дасал болцсон гэх юм үү те. Эмэгтэй хүн бол болно. Тракны бизнес би бол манай Монгол эмэгтэйчүүд ч мундаг хүчрэхэг те. Ер нь бол бүх юмыг ардаа ар гэрээ үрж явдаг, ажиллаа хийдэг те. Тийм болохоор би бол болно гэж бодож байгаа. Ер нь бол би тэгж боддог. Би тэр жоохон эрт болохгүй яасан бэ гэж боддог байхгүй юу? Эрт болох л байсан юм байна. Би урд нь ингээд нэг 2 компани, 3 компани солилцсон л доо. Тэгээд тэр 3 компани солиход бол зарим тохиолдолд цалингаа авахгүй ч юм уу, зарим тохиолдолд ингээд тэр ачаач хойшлогдсон гэсэн ингээл ер нь аюух проблемд гардаг лээсэн л да. Хамгийн гол нь бид нэр чинь гол юм чинь цалин мөнгө шүү дээ тий. Тэгэл дутуу өгөөл гэхэр чинь аяг хэцүү. Тэгээд KGI группийг ер нь бол ингээд хүмүүсээс сурах сонсоход айгүй айтайхан компани байна. Тэгээд оруулах зүгээр юм байна гэд би өөрөө нөгөө дотор бодсон байсан байхгүй юу. Тэгээ анх энэ компани дээр ирсэн чинь төгсөдөө уулзаад чинь та нөхрөө оруулах гэж байгаа юм уу гэлдэгсэн. Үгүй би өөрөө орох гэж байгаа юм гэсэн чи их гайхаад ер нь хөвчлэн нэг эхнэрүүд нь ирж дандаа нөхрөөдөө оруулалт юм байна л та нөхрүүд нь замд явж байгаа. Тэгээд төгсөд бол бас нэг жоохон эмэгтэй хүн гэхээр аягүй санагдсан л байна тий. Тэгээ надад ерөөс бүх юм таалагдсан л да. Яагаад тэгэхээр цаг тухайн цалингаа өгчдөг шудраг тий. Яг нэг юм яг шудраг хийдэг. Тэр нь нэгдүгээр надад таалагдсан. Хоёрдугаар
бас миний амьдралд бас аюул өөрчлөлт орсон. KJ-д орснороо. Тэгээ одоо би энэ компанид ороод аюул хайп хийлгэх юм болсон. Би ямар сэндэн нөхөртөө би энэ компаниас гарахгүй. Тараг бариха болтлоо гарахгүй гэж ярьдаг байхгүй. Тий. Тэгэл энэ чинь бидний амьдрал хүртэл өөрчлөгдөөл ерөөс бүхэн аюул сайн амьдрал явж шээ. Гоё одоо энэ урамшуулсан эмэгтэй хүн барьж ийн тэгж ийн одоо чи аюул мундаг ийн чи юм туранхай ийм зөвхний би одоо анх удаа харж ийн марж ийн гэдэг нөө ийм уушаалцсан хүмүүс аюул байдаг л та чист мундаг ингээл те. Тэгэл зөндөө өөрөөрөө бахархаал ганцаараа кабин дотор ингээл явдаг шүү дээ.